За юу яцхан Улаанбаатар ч одоо тэгэхээр ингээд намайг сансноо та бүхэн ч бас DM-эрч тэр комментэрч тэр чи яач вэ гэж баах юм бичээдлээ. Энэ болгонд би хариулт өгье. Окей. Эхлээд заяа. Маргааш би Twin Flame гэдэг нэртэй ивэнтээ ингээд зарлаж байгаа. Тэгээд маргааш 5-аас 9 цагийн хооронд болно. Тэгээд такс нь болохоор 50,000 төгрөг. Энэ дотроо юу багтаж байвал entry ингээд нэг beer нь ингээд нэг free. Тэгээд эхний 10 хүнд нь ирсэн эхний 10 хүнд нь тарот уншина. Тэгээд хүссэн ингээд нэг асуултанд нь хариулж өгнө. Хойноос нь Twin Flame гэж яг эцээцтэй яг юу юм гэдэг асуултанд би бас хариулах зорилготойгоор лекц ингээд нэг бэлдсэн байгаа. Тэгээд open discussion буюу хүн болгоо нээлттэйгээр ингэж нэг сайхан тойрж байгаа нэг баддаг да тий. Ер нь бол нэг тиймэрхүү ингээд нэг ивент маань ингээд маргааш зарлагдж байгаа сайндаа ч нэг найз нь яг үндэ хоббигоороо мөнгө олох гээд би нэг биер уух дуртай. Тэгээд таадны такс манаас ингээд нэг миний ингээд нэг биерний хотоолоо ингээд нэг шингэх болно. Би зөрөөлөгч гэсээс аюу гоё информашн шеэрлж чаднаас ингээд амар гоё vibe бүрдүүлээд тэр өдөр амар хөвгөлтэй байна гэдэгтээ итгэлтэй байна. Маргаашийн ивент дээр хэдүүлээ юу яаж ойлгох вэ гэдэг асуултыг ярьцгаая. Нэг Twin Flame нэг би хүмүүсээс нэг юм анзаарч байсан шүү дээ. Нэг краша найрч чадаагүй гарууд тэр нэг хашрыг өөрөх нь Twin Flame гэж бодонгуудаа манай Twin намайг тоохгүй байгаа би өөрийгөө ойлгохгүй байгаа гэж нэм гачин юм яриад идэм байлээ ш. Би бүр ингэ сонсож what the fuck гэж бодож ш. Тэгснээ бас ингэ Twin Flame гэдэг ойлголтын дээр шүү дээ. Яадаг байвал нэг юм за нэг сүнсэн ертөнцтэй секси гэдэм хөө тий. Тэгээ би ч гэсэн ингэ бас бодсон юм аа. Манай Анжелина Жолигч чи миний Twin Flame баггүй юу тий. Юмээ гэж утга би бас ингээд нэг орой ингээд сүнсэн ертөнцтэй астрал ингээд ертөнцтэйс их чинь бас өмдөг шовтолж исэн ч бас магадгүй байгаа гэж. Ийм ингээд нэг жоохон мэдрэл мотаж гэх юм уу misconception гэдэг зөвлөдүүдийг би маргаашийн лекцэн дээр ингээд нэг тайлбарлах болно. Эцэц бид нар яаж Twin Flame-ийг очих юм? Яаж бид нар тэрийг мэдэх юм? Яаж тэр хийл буюу өөрийгөө эмчлэх гэдэг зүйл яг юу вэ те? Эцэц хайр гэж юу вэ гэдэг одоо бүр хамгийн чухал асуултан дээр би философийн зүгээс, spirituality зүгээс, psychology зүгээс гэсэн миний ингээд үндсэн судалдаг 3 том сэдвийг бүгднийг ингэж бадж агаад энэ Twin Flame мэдээж ойлгомжтой тэрний хажуугаараа soul mate гэж байдаг зүгээр энгийн учрлууд хайр майр whatever яг энэ бүх ингээд нэг эргэлзээнд хариулт өгөх журмаар би маргааш ивент ингээд нэг зохион байгуулж байгаа. Хэдүүлээ тэгээд маргааш ингээд миний бие рүү хоббиг дэмжээ те сайхан ингээд нэг такс төлөө сайхан хэдүүлээ сайхан пи ууцгаая. За тэгээ амьдрал чинь жаргалтай шүү дээ те. Дараа чи ингээд миний амьдралын after eats ингээд байж байна. Би буцаад comeback хийж байна. За ялангуяа sarcastic content-ороо. Миний дараа чи ингээд sarcastic content цуврал нь болохоор 12 орд чи яагаад fucking хухаас single байгаа вэ гэдгээр би roast хийхгүй юу. You know what I mean? Тэгээд хойноос нь болохоор айгүй олон хүмүүс надлуу DM бичсэн, комментэн дээр ч ингээд нэг харлаа. Марлаа та хоёрын подкаст яач вэ? Тэгээ би бол бас нэг өөрөө ганцаараа 5 дугаар хийхээс тэгсэн чинь ингээд чи марлагаа яатсан би бар сүлдээ загнуулаа. Би нэг бараг бариад итцээ биш ингээд нэг та нар байж л тань чаас ингээд бит хоёр угаасаа 10 дугаар хийнэ энэ подкастн дээр. Энэ 10 дугаар болохоор хүний амьдралын PTSD буюу post time traumatic disorder те. Тэгээд бас ингээд одоо relationship ингээд нэг яг бидний амьдрал бидний мэдрэмжд яг юу нөлөөлдөг вэ? Бидний emotional гэж яг юу вэ? Бид нар өөрийгөө яаж хийл хийгээд шинээр амьдрах вэ? Бид нар яаж бас ингээд зөв зов цуурах вэ? Энэ зовлон гэдэг зүйлийг яаж бас ингээд нэг таниад бас тавьж яваа сурах вэ гэдэг ийм хүний амьдрал чухал гэсэн яг 10 том ингээд нэг сэдвэр бит хоёр угаасаа подкаста бэлтсэн байгаа. 7 хоногт угаасаа нэг дугаар ороод явна. Тэнгүүтээ бит хоёр угаасаа хинт ч ингээд нэг хэлээгөө бас нэг амар том зүйл энэ заа. Энэ подкастн дээр бит хоёр яг дугаар болгон дээр зориулсан бас тусдаа мэрэгжлийн ингээд нэг марлагийн psychology зөвлөгөөтэй хичээл educational ингээд нэг зорилгоор мөн адил миний зүгээс philosophy болон spirituality зүгээс яаж идрийг ойлгох, яаж идрийн reasoning буюу шалтгааныг гаргах вэ? Энийг яаж урагшлуулах вэ гэдэг сэдвээр бит хоёр угаасаа подкастын хажуугаар тэр 10 том дугаартай хичээлээ ингээд нэг бит хоёр бэлдээд ингээд нэг бичлэгийг ингээд цаашаа үргэлжлүүлчих болно. Окей. Битгий санаа зов бит хоёр 7 хоногт нэг удаа хийжлээ. Хойноос нь бас дахиад нэг surpriseтай нэг ингээд нэг grouping хичээл дээр би 15 нийтлэл ингээд бас ингээд оруулна. Энэ 15 нийтлэл дээр яг подкасттай ингээд холбоотой болон бас spirituality зүг дээр энэ healing гэж яг юу вэ? Энэ утга учир гэж яг юу вэ гэдэг зүйл дээр айгүй ойлгомжтой байдлаар нэг юм хөөрхөн ингээд нийтлүүдийг бэлдээд
тавьчихна. Тэгэхээр нийтдээ technically нэг одоо нэг 5-аас 8 цагийн нэг юм том хичээл ингээд нэг орно гэсэн үг. Нэг хичээл нь болохоор 30-аас 40 минутын урттайгаар. Тэгээ бид хоёр талд нь ингээд нэг орхон орно. Дундаа бас ярьж ингэж нэг хичээлүүдэд бас орхон орно. Мэдээж энэ подкаст нь үргэлжилнэ. Тэгээд энэ хичээлийн ингээд нэг төлбөр нь болохоор бид хоёр 100 сая төгрөг гэж тавьсан байхгүй юу? Яа гэвэл нэг дугаар дээр нэг том хичээл, нэг дугаар дээр нэг том нийтлэл, тэгээ тус-тусдаа гээд тэгээд нэг дугаарыг одоо хичээлчүүд 10 сая төгрөг гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ ингээд нэг 100 сая төгрөгөн дээр та бүхэн бит хоёртай хамт 3 сарын хугацаанд эдгээр ингээд нэг хичээл, эдгээр ингээд нэг understanding буюу ойлголт, өөрийгөө ойлгох гэдэг зүйл дээр бас урагшаа алхнаа. Окей. Тэгээд бас нэг алин болго амьдралдаа өгзөглөгөө өшгөлүүлээд хошногдуулаа явж байгаа юм тийм үстэй. Тэгээ миний угаасаа хэлэх дуртай мантра байдаг байхгүй юу? Life is a bitch. So learn to fuck it буюу ингээд нэг угаасаа ингээд нэг амьдрал зөвлөгч юм зүрүүлээд ингээд нэг цөм цөхөд сурах хэрэгтэй л хгүй да. Тэгээ алин болго ингээд нэгүүлээд ингээд нэг сууж идэв тийм үстэй. Окей. Тэгэхээр маргаашийн ивентэд ингээд нэг бүртгүүлэх хүсвэл би угаасаа вебсайтн дээр линкээ тавьсан байгаа. Таад маань тэгээд бүртгэлээ бөглөөд маргааш ингээд нэг уралдаал ингээд нэг хурж ирээрээ. За тэгээд хэдүүлээ маргааш ингээд нэг Улаанбаатар хотыг цөм авцгаая. Тэгээд тэр twin flame гэдэг ойлголтууд дээр хэдүүлээ бас нээлттэй дебетээ бас хийцгээе. Бас би ч ингээд нэг лекц тавьцгаая. Окей, миний хэлэхдээ ойлгож байгаа зү тэ. Янзын